За өвлийн нэг аяллахаа блог оруулж байна. Энэ удаад бидэд Хинтээ аймгийн өвтөвсөр Хинтийн нурууны салбар уст байдаг Хэрэглүүрийн нуур гэдэг газар руу явж байна. За Хэрэглүүрийн нуур бол Улаанбаатар хотоос нэг талдаа 190-200 орчим км-ийн зайтай байдаг. За тэрэлжээс цаашаа гараад 2025 оны 1 сарын 7-ны орой бэлтгэлээ базаагаад бид аялдаагаар замдаа за тусгай малтай газрын пост гэж байдаг. Постын хажууганд очиж хоноод яг эд хүүтийн үеэр явсан. Энэ үед өдөртөө 20 гарантай орой очиход бол нэг хас 35-40-тэй хонжсэн. За бид Монгол майхандаа сайхан галаад өгч хоноод цааш одоо өглөө амны өглөө Монгол майхан үү дээ. За. Нааша хэлээч. Эй. Суур. За хаана хоноо? Хаа урж явна. Бэлчээр хонлоо шүү дээ. Хагтуулын бэлчээр дээр хонлоо. Шөнө 3 цаг 2 цагт ирээд хаал цагсаар 3 хоног. Өглөө сайхан байна одоо. Ой. Хаваараа сайхан хаал цаа ичиж байгаа одоо. Дээшээ жоох өгсөндөө. Монгол майхан юм байна. Монгол майхан юм зэ. Сайхан байна. Тэгээ гадаа мэдээд ирж яах 35 таа байдаг. Эсвэл шөнө 35 байсан. Одоо нэг 22 мөртэй өглөө машинаас ахдаг заачсан. Нэг машин мас сайхан надаач нөө ураашаас таа. Жохон чилэрчиж аслаа тий. Сайхан байна. Одны 31 үед яваад байна. Агаар сайхан байна штэ. Зүгөө. Жимэн. Чадвар сардгисээр очоод одоо. Чадвар алхах нь да. Бид тэр одоо ханц биш хийж байна. Урд шөнө хэдий оройд ч хонсч гисэн сайхан тухтай амраад өглөө сайхан аж өглөөд за постноос цаашаа бол нэг жоох яваад гол дээгүүрээ мөсөн дээгүүрээ явждаг. Ер нь бас онцлог ийшээ явахад бас үйл бас их боломжийн. 100 нь бол мэдээж нэлээд шавартай байдаг газар. За үйл бол дан мөсөөрөө явждаг. За ер нь бол одоо Улаанбаатарын урд урсж байгаа туул гол чинь дээрээ их хэсэг дээр бол хаг болон туулын гол гэж хоёр хэсэг хуваагддаг. За хоёр салаа цутглаас орж ирээд нийлээд туулын гол болж нааш урсдаг гэсэн үг. За бидэд ер нь за зарим нэг хэсэг газар бас нөгөө халиа ихтэй байгаа үед газар бол бас зам унаасаа голоороо явах боломжгүй болоод гадна талаараа яваад за гол руу ордог. Энэ шиг бид бол ер нь жилдээ үйл тогтмол явдаг. Энэ удаадаа бас бидэд жоохон бичлэг контент хийчих, дроны бичлэгтэй, өсөл бичлэгтэй явахаар бас зорж байна. Ер нь бол анх бол бидний зорилго бас яг шууд Хэрэглүүрийн нуур гэж гараагүй. Босхын өөр орж хонно гэж хоноод сайхан агаарлаад ирье гэж гараад тэгээд тэр чигээрээ сайхан зовшлаад цаг агаарч бас өдөрнө гоё болцсон. Зам бас харьцангуй гайгүй. Бас нэг холдоо орохгүй замтай. Ингээд цаашаа гол дээгүүрээ явсаар байгаад бидэд ер нь бол Хэрэглүүрийн нуур хүрнэ. За ер нь хагийн гол нэлээд их халиа ихтэй байдаг. Харин Хэрэглүүр тал руугаа буюу туулын гол нь бол харин халиа тун багтай байдаг юм жилд юм байж байгаа. Гэтэ бидэд явсан үед бол бас тодорхой хэмжээний хүүтэн болоод буцаад дулаарч исэн гэдэг ч юм уу бас нэг цаг агаар нөхцлөөс хамаарат очиход бол халиа бага байсан. Чиний буцаж ирэхэд нэлээд халиа үүссэн. Бас дараа явах хүмүүст бол нэлээд халиа үүссэн байхаар тийм байсан. За ингээд хагтуулын бэлчрээсээ Хэрэглүүрийн нуурын өгсөн хүртлөө баг дам өсөөрөө бидэд явна. За ингээ өвлийн сайхан үзмжинт төр бас энэ сайхан байсан. Хоёр машинтай бид аялдаа гарч байна. За ер нь бол нэг 3 өдөр 2 шөнийн аялал. Мэдээж сайхан ирчүүд тэгэхээр
гар сэлэн гараад галаа түлээд сууж явах шиг жаргал байхгүй. Тэгээ хүүтэн орой шөндөө даарах өнтер гэсэн юм бол байдгүй, харцсангуу бас бэлтгэл сайтай явдаг болсон байдаг. Олон жил ч явж байна. Тэрнгээ бас тэгээд галын дэргэд бас яа сууж байгаа. За энэ удаагийн дугааруудаас эхлээд ер нь боломжоор бичлэгүүдээ бас боломжийн хурдан хугацаанд хийхийг өсвөн зорж байгаа. Олон эвлэг чадаагүй бас нэлээд хэдэн бичлэгүүд бас байгаа. Тэгээд эвлүүлэгний чанар, буцад бичлэгний чанар гэдээ бас ингэ сурж байгаа л явцдаа л явж байгаа юм. Амар тууш яашаас. Сайн явж байна уу? Асаа явж байна. Та урж явна уу? Нэ хэрэглээр орж нэг өдрөө хол идэх санаатай тэгээд явж байна. За. Ийм л хүмүүс байгаа явж байгаа юм байна. Манайхаас нь тиймэрхүү давхан замаар орно. За. За, та урж уусаа. Бид нэг давхан орно цай уучаад замаараа нэг хэрэглээр орд юм уу гээд. Яд явж энэ. Аавын улааны өнөр гард ирсэн. Ард шарын мачсан боо. Тэ. Шарын байгаа. Шарын яасан гэсэн. Энд ялгууртай чи юу юм? Өсөж шорон гэсэн. Магш. Шарам гэдэг нь юу юм? Тэр нэг батар байгаа гэж ойлгож байна. Сайхан биш. Цагаараас янз юм байна. Хайдас ихтэй. Одоо иши чинь 10 юу? 15. Одоо жоох явж засмал орно.
Ер нь засмал юу орж гараад явж байгаа л да. За. За ганцны халиагаар ингэж орж гарсаар бид энэ удаагийн явалтар их маш айжуу тайван явсан. Зогсож зураг авъя, зогсъё, энд зогсъё, тэнд зогсъё гэд. Тэрнээс биш яг Улаанбаатар хотоос гараад шулуун давх үед бол ер нь эрхлэг нуурлуу бол нэг 5-7 цаг яваад очичдаг. Тийм л газар л та. Тэгээд харцлаад энэ дэж яхан урсж байгаа. Эндээс бас юугаа аваад. За цаашаа тэгээд нууран дээрээ. Тэгээд энэс цаашаа бол бас юм хөлдөг ус харцны хэлбэрээр байхгүй. Эндээс бас унтны ус, хэрцээний ус аавна. За нөгөө эргэлүү нуурлууга яг дамтгийн хэсэгтэр бас нэг юм жоохон хөрхөн нэг өгсөр байгаа. Бас зарим үед бол цас ихтэй үед бас фильтраа уулгаа ихтэй байдаг. Цэп хийж гарах тохиолдол бас байдаг. Энэ удаад бол ямар тийм саад байгаагүй, цасгүй байсан. Сүхэ дахиад хайруулаа. Автобус маа. Форест. Аав машины гоё унараач. За хоёр машин асуудалгүй сайхан цааш нь давснаар энэ дээр бас нэг хэсэг бичлэг зураг авалт хийгээд за манай багийн бүрэлдэхүүнд явж байгаа Батцогт маань фото зураг авах сонирхолтой. Тэр дундаа ховор шууны зураг авах сонирхолтой. Нилээ хэдэн дуран техник хэрэгслүүдэд бэлдсэн явж байгаа. За энэ дээр бол цаг агаар сайхан бидэд. За эндээ ингээд зураг хөргөө бичлэг юм аваад сайхан наттай байгаа тэр цаашаа орой үед бидэд буудалж хоноод нахнаа бариад суурш болохоор ийшээ зам бол харьцангуй агуу саний давааг татсан багт бол цаашаа бол цаг за баг орох болохоор ингээд аажуу тайван явж байна. За цаг агаар бол өстой үнэхээр гоё болчихсон сүүл рүүгээ бүр өөр цамцтайгаа явж ирсэн. За бидэд явхад нууран дээр бас нэг 3 машинтай энэ загсчид засч байгаа бас нэг нууран төр цаалчихсан. Загсны хоббитэй нөхдүүд бас ингэ явж илээ. За зам зур мэдээж 31-т мод түлээд бэлдсэн хүмүүстэйгээ бас бид таарсан. Бас энэ чинь замд бас тэр юугаар мачд бас малтай айлд бас байдаг. Тэрс дэмжлэг бол арай ороогүй. Сонирхолтой үднэс тэр 31-ийг асахгүй болцсон байсан 31 нэгээ татаж байгаа. Тэрний бичлэгийг л оруулсан юм. За ийшээ мэдээж бас би чинь шинэхэн дрон чинь тэгээд дроноо тестлээд дагуулаад дагаад дээр орон дрөөс бичээд за явж байгаа. За мэдээж дрон бол минийх бол DJI Air 3 байгаа. 3 батарейтай гэхдээ бас тодорхой хэмжээний батарей нэглэл цахилгааны асуудлаа шийдэхин тулд нөгөө цэний хураагуур тавьдаг. Бас хүмүүс нэлийн асуугаад сонирхоод өгдөг. Тэрийг бас дараа бас нэг сая болон ууланд явахдаа буцаж ирээ хийнэ гэсэн боловч амжаагүй уул руугаа яваад орой бод ирсэн. Ямар техник зүйл ашиглаж явж байна, ямар хэрэглээтэй байна, аль нь зөвөөрөө нэгэд хүмүүст бас хэрэгэлдэг зүйлийг жижигхэн бичлэг болгоод рeel болгоод оруулчих гэж болно бол бодож ирсэн. Тэгээд амжаагүй. Ер нь бол EcoFlow Delta 2 гэдэг загварыг ашигладаг. За 2 хоногод бол асуудалгүй бүх цахилгааны хэрэглээ, маахны гэрэл 2 дроны 6 батарей 2 чудаа зэнэглэх. Тэгээ утас power bank одоо юу гэдгийг гарч идэнэ. Ихэнх цахилгааны зүйлүүдийг бол асуудалгүй 2 хоногт хангацдаг. Богино зүйлд бол яг гоё таардаг. За энэ манай хоёр бол машинаасаа боохгүй. Энэ дотор энэ хоёр навтай байсан хаа юм идчихсэн үү? Яаж яс юм ууж ирсэн үү нэг тийм. Ууж ирээгүй ээ.
За ингээд урд хойноо ороод ер нь тэр ихэнх хүмүүс бол бид нар өмнө ч гэдэг байсан. Хэрэглүүр нуурных том жижиг хоёр нууруудыг тэрэн дээр очичоод сайхан буудлаад амарчдаг байсан. Энэ удаад болон өнгөрсөн жил бидэд яг дээшээгээ нуурнасаа дээшээ халиагаа дагаад сардгийнхаа зүүн ам руу гэх юм уу да тулаад буучдаг. Ийшээгээ бол ихэнхдээ нөгөө самрын модны ч юм уу отгууд байж идэг. За энэ отгууд руу бол нэлээд тулаад буучаар амар дараа нөгөө сардаг руугаа алхаж байгаа бол нэлээд бас дөхөн болдог. Тэгэхгүй бол тэр доор нуураас алхах юм бол бас нэлээд зайтай эн чинь 10 гаруй км байгаа юм да баг 10-аад юм ч юм уу. Энэ одоо ингээл хурдлуулчихсан багт л ийм одоо явж байна. Тэгэхээр ч бас хүүхэн зайтай. Тэгээ бидэд бол ер нь бол анханасаа басгын гүүр оръё, бэлчээр оръё, сайхан агаарт гарыг гэж гарч ирсэн. Бүр хэрэглүүр орно цаашаа алхах гэдэг ямар ч төлөвлөгөө бэлтгэлгүй явсан. Гэхдээ яг цаг агаар гоё байхаар нь энэ оройн хонцоод маргааш өглөө хэрэглүүрийн сардаг гэж ярьдаг тэр нэг 3 саруу шиг хэлбэртэй 3 хавтай хэсэг рүү, хисаатай хэсэг рүү алхахаар болсон. Тэгээд ер нь бол одоо бидний дараагийн зураг бичлэгэн дээр харагдана. Яг ийшээ алхах зорилготой уулын алхалтын бэлтгэл бидэд байгаагүй. Миний хувьд гэхэд төрийг орхицсан байсан. Уул нь бол нөгөө байнга явдаг цүнхэнд байдаг байсан. За хэрэглүүр нуурн дээр ирлээ. Хэрэглүүрийн сардаг дээр ирээд загсчны отог дээр загсчны багтайх самарчны отог дээр ухаад явж. За ийшээ ингээд та сардаг мардгууд нь хотын хисаанууд янзтай байна. Тэнд бүр ингээд мөсөн өрхрөө байна. За авийн машиныг авсан сухмарын үед ямарчсан. Атлахаар. Бид луус их яваад ирсэн. Ястаа гоё газар байна тий. Доороос нуухгүй юу яахгүй жинтэхгүй самарны нөгөө юутай. Хурдтай юу? Тий. Самарны хурдтай юу? За нэг юм газар сайхан ирээд. Эдгээр шууд энэ дээр явд юм байлээ шүү дээ. Шууд гялгар цаасаа бахоод отгоо ичт юм байлээ. Самарчууд. Тэг мөсөө өрхөх харж байна хааснаа сая. Энэ рүү оруулж ирэх юм уу таа чи? Ирүүгээр яриад нам хандаа. Яг энийг харсан чинь бас байвал байж болох юм шиг. Маргааш өдөр дөрөв нисч харж байгаа дэвчнэ. За хүлцээ бодоод ирэх энэ цаасаа жоохон очие. За тэгээд одоо махнаа бариад галаа түлээд сайхан ячинда тухлаад авна да. Цаг агаар гоё байна. Зандаа эле олон сайхан бичлэг хийлээ. Илтэй юу? Юу н? Очих газар. Юу н? Энэ дааг ийшээ дааж байна. Наа нөө энэ дээр. юм уу багаж хөлчих юм уу? За өглөө 4 нисгээд дахиад юу харж штэ. Хай гоё тодорхой харчин. Энд дээр хурцаа болгоод өгч шөө. Юу яа цашин жоохон холоод. За энэ арын багаж. Онгоцтой доо. Онгоцтой. За мөстэй. Насан багтаа. За ингээд хайцсан байсан. Хурдмэн хаана яа. Энд энэ машин дагаа.
сасаа. Ингээд цас бахтаа нөө. Тэ. Тасал өстө бо. Хасан байна. Самарчтын оцог. Энэ жил ашгүй хийшээ самар баг гарсан шүү. Тийм чинь. Ашгүй. Самар их гарсан жил тэгээд 31-үүд их явдаг. Энэ өвөлөвчөө тэгээд очнууд байж идэм дөө. За, энэ нэрх. Хайранда. Яа тийм юм. Яачгүй болсон ба тий. Тэгсээ. Дараагийн Дараагийн тэр нэг завлаг ус төлөвтэй. Шинээр л явуулаад өснө санжаа. Зүйлээ хадгараасан. За, эхлүүрийн сардаг дээрээд. Махна ороод галаа түлээд цайгаа чанаад үлдэж байна. За, гэрлээ. Оо. Нэмэлэн. За, тоос. Эко флора. Дрона бэтгаагаас нэгжээ. Бас нэг юм гэрлүүдээ. Асаагаад авчлаа. Нэг юм ирэх үү. Ингээд тоглох гал байж энэ да. Монгол майхны 8 талд зонтг шиг хэлбэртэй майх. Энийгээд цантахгүй. Ямар ч яасан. Цантахгүй сайхан галаа. Мод яваад. Саанат гарч сайхан. Сүү ачуу. Мөрөн шиг тархилгэн урмаа зондсон шүдэн ном сум цастарны даасан зүсгэлэн Хинэн дэсэн хүлээх. Энэ цаач болсон. надамаа нурарвайн нутгаа дашмаар нурарвайн нутгаа байн дартаа байн нутгаа Баус нутгаа зэрэгэн сайдгсан түмэнэмэ Яг утсан дээр Наалт өгч бодлоо. Наашаа. Жонаш одоо интлээс тэгээд унтраач. Интлээс янд нь яг зуух нь янз ярах. свичгүй болохоор гоё харахгүй наа. Тэгнэ наач наа. Утсан дээр амар гарч ийнө. Утсан дээр гоё гарна. утсан дээр Өнөөдөр чи 1 сарын хэдийн юм бэ? 1 сарын хэдийн юм бэ? 9 үү? Тэ. 2025-аар 1 сарын 9. манай шинэ тэр доор догсчих хийх шиг. Хэрэглүүрийн
Эхлүүрийн сардаг руу өгсөж явна. Цаг агаар штэ янз юм байна. Манайш явж байхад асга 35 таа байсан. Өнөөдрөө жоохон тулаарад салхи байхгүй. Тэгээ сардгууд яг ингэ харагч. Одоо ийш нэг жоохон даваад нэг бүр нэг юм гоё зурганд ордог сардгээс гэрнэ. Дөгөж очино. Чадвал очиад чадахгүй наадлынх нь орой дээр очиад дрон нисгээд гоё зурагчлыг авнаа. Цаас бол өстой. Өвдөг давж юм. Цасмас чаваа шүү. Амар болоо төвчгөр хай суугаад байна. Амсгаач авах. Завдалгүй болоо. За. Зам бол цаас бол ингээд салтаанд. Ой. Наад мотор өчрөө яваад санаад хөө. Ромч. Хай тэр. Тэ дор багч. Сора. Сломо хийх. Салтаанд зогссон байж ич. Нас. Стамашин хийнэ гэдэг юм аа. За. Үгүй тавирал гойлч авах. Тэгээд доошо болсон жаач. Юу шүргэл санаад хамгийн чигтаад Хамгийн юунд бариад эхэлж штэ. тэгээд шүргэл өдөрийнх маснаа завсар шүргэл юу нах багчаад гэсэн. Тоглоо 7 хоног хүнөөсөн хавтаад буцаж яваад хайгал ерөөсөө болоод. Яа, тэгвэл ч тоо. Аюул бол шүү. Ийм үедээ За жоо нэг татаад үзээд. Яа. Очин даа очин. тоноод тасаа. Нодис байхгүй. Яста янцтай. Ийм л. Хүү. Хүнээр. Яавч газар алга юм төв. Газартай хөлөө нийлүүлчмээр л шүү. Юу болоод байна? Үнэхээр зам байсан ч явахд хэцүү байна. Энэ хоёрын орсон мөрөөр орсон ч хэцүү шүү. Хөл газар. Ийшээ самар шиг байна. Наач штэ. Ширэнг байгаа юм шүү хэрэг. Ой, дааж ш намайг хардасан ч. Доошо онуулстай. Янцтай цөмөрхөр. Хүүх. За энийгээр буцтай яшаа гарахгүй. Энийгээр буцтай яшаа гарахгүй шүү. Яах вэ? Ай, юу бодож чи? Юу бодож чи?
Аа? Тэгээд энд нэг жоохон хаанд газар ирсэн шүү дээ. Матнаас гарвал шарыг айлуулсан. Харин уул нэг жоохон чулуу ороод чив мах. Хэрэм цөмсөн борцоонод их оноо их. Йоо, чулуун дээр зогсож ямар гоё. Дайрч үзнэ. Хэста. Усахгүй нөө. Хараад. За энэ яадаг болтоо. Нэгдүгээр тийшээ ялахж исэн туршлагатай хүн байгаагүй. Хоёрдугаар цас бол маш их байсан. Одоо дөнгөж яг энэ бичлэгэн дээр гарч байгаа зураг бичлэг бол дүрс бол хамгийн цасгүй байгаа хэсгээр нь ороод явж байгаа хэсэг нь. За тэгээд нөгөө ийм олрууч нэг том өхөр чулуу ихтэй тэр чулуунууд нь цасаар дүүртсэн. За ер нь бусад бичлэгэн дээр харагдана. Одоо энэ хүмүүсээс өндөр жижиг мод бол ингээд давтсан тийм хэмжээний цас хонгорлаад. Ер нь бол унах. За ер нь тэр цас руу зоогдох асуудал бол бидэд бол маш их байсан. Тийшээ баг очиж чадах юм уу, буцаж чадах юм уу гэдэг байдлаар явсаар байгаад 4 цаг гарan яваад бидэд ямар ч хэрэглүүрийн тэр сардаг дээр батсан. Хамгийн гол нь ингэж уруудаад гол руугаа ороод голоо дагаж өгсөд харин ашгүй хурдан бас тийшээ. Одоо яг бичлэгэн тэр дээр харагдаж байгаа уулынхан тэр оройгоор бол модон талд орцсон байна. Цас бол маш их. Гэтэл эн чинь цасгүй жиштэй. Тэр доогуура өөрийн голын бэлчээр энтрээр бол цасгүй байгаа. Тэгээ бидэд бол үндсэндээ ийшээ бол баг анхны ийшээ өвлийн алгасан зам гаргаад явсан ч гэж магадгүй. За ингээл явсаар байгаа очиход л харахгүй болсон да. Ханхгүй бүр явж ирсэн. Гэхдээ очихоос өмнө тэр хадан дээр сууж байгаа бас нэлээд хэмжлэг явъягээд дроноороо явуулаад бичлэгийг бас нэлээд хийгээд авчихсан. Тийм болохоор бүр очихгүй даа өрөөл бас болохоор байсан. Тийшээ сар мар. Хаач гараад, мэдээж гараад ингээд майхантайгаа машинтай гараад сайхан уулаад хангаагаа бараадаад ид гадаад тэгээд ингээд явж явдаг нь ичгэлтэй байгаа юм бид нар. Айгуу том үнцэн хөв заяа юм дээр. Тэрс нь 4 өдөр бидэгээр зэрэг хатад хасагдгүй хэдэн тэрбум хүн байж байгаа бидэд ингээд өөч тонч ингээд айдаа хийгээд дугааргаа хийгээд надад дараа ингээд явж идэв. За
өгөөсөө одоо бас ингээд баснаасаа юм байна. Гүнээсээ гараад. захаар байна. Сайхан байна. Эсвэл ингээд гадаа бүдээ болж байгаа сайхан шүү. Суур их одоо 17 оноос хойш явж байгаа юм. Айдгүй. Тийм баг тий. Суур их анх гүнжин сумын анхсан байсан тий. 17 оны 1 сар юм уу? 12 сар юм уу? Тий 1 сарын 22-нд 17-ноос 22-ны хооронд тий. Хас 35 таа байсан. Бараг туршлагагүй байсан. Цэргийн нэг палаттай. Дотор нь нөгөө юу хийсэн чинь хорхог хийсэн чинь Палатын шатгаа. өөр нь гараад юу царагдахгүй. Тэгээд тэр гад унтрлаа болов. Тэг янднаа очиж ирлээ яа. Тэг чин бас их олон хүн явсан. 32 хүн. 32 хүлээ явсан. Тэгээд тэр хэдлийн хаян одоо хүртэл яригдсан л да. Ер нь бол ой. Тэр нэг 70 градустай нэг вадаа нөхөр байгаа юм шиг тийм. Тэгээ баах уур хачдаг явсан. Тоор хачдаг хэдэн нөхөр хийсэн юм шиг. Харганы юу яагаад? Харганы шүлээр даруулж маруулж байгаа. Тэгээд нэг гал түтчээд ингээд юм тараа уужихгүй юу? Кодон харганы шүлэн дээр кола хийсэн. Тийм. Харганы тосон дээр. Өө тэр чинь юм аимшиг юм. Тэгээд гаргасан баг болж байгаа ч тийм. Гарахгүй л маргааш нь өгч байхгүй. Тийм. Тэгээд чи баянтайгаа юусэн. Тэгээд тэрнээс ч оош. Энэ баг жил дараа баг явж юм дээ. Үгүй юу 10 жил боллоо шүү дээ. Таахгүй. Явж ихэд тийч. Тэгээд сонгуультай хамт яваад лав 10 жил чинь. Босполтон от тэгээд нэг 4-5 одоо баг хамт явж юм дээ. Энэ бол юу байна? Сатурн бол харагдаж төгөн дээр гараад Ямар хатандаа дүүдэн хэн байна. Матумэн сүргээ уйни тумэрсос сукумэн надра сукумэн надра. За саргийн доотлын мөсөн дээр амжилттай гарч ирсэн. Хин хитэн цасан дотор явж байгаа. Цас бол тасархаа байгаа. За одоо эндээс зураг авна. Дрон чинь. За энэ сайхан байна. Лээд. Нэг хадастай гуталтай явсны нэг үнээр гарч иш. Зам бол бүр хаант яагаад вэ? Ямар зам байхгүй. Сатан төрсэн тасаар. Басаа агаад ирлээ. За. Энд байна. За ингээд гол руугаа орж ирээд дээшээгээ дрон нисэхэд агаар дээр шулуун зам гэсэн үг шүү дээ. Нэг 700 м орчим энэ цааны шавх нөгөө 3 хисаатай хэсэг нь байна лээ. За энэ рүүгээ бол алхахд бол утгагүй. Засгүй болохоор торхноо алхаа очиж чинь дандаа мэдээж сайхан бичлэгээ хийн. Зураг аавн хэдий нар буучсан ч гэсэн бидэд бүр харанхуй олоогүй байхад ирсэн.
За энэгээр бол аялагч нар, алхагч нар бол мэдээж өөрөө дээгүүр хяраараа дээгүүр гараа явчихдаг. Алхацдаг. Тэр 100 нь бол бүр эдгийн даваанаас шороо машина орхио тэндээсээ марттай эсвэл алхаад талдаа тэр чинь 40 гаруй км үлээ дээ. Яваад ирчдэг. За тэр хүмүүс шиг бол бид нар бол алхаж бол ариж чадахгүй. Гэтэ бид машинаар хамгийн боломжийн газар нь тулж очоод ертөнцийн зүгээр зүүн талынх нь хөндөд очиж буудлаад баруун тал руугаа давж байгаа гэсэн. Тэгэхээр магадгүй энэ бичлэгээс хараад дараа нь өвлийн аяллаа үед эхлүүлөө яаж явах уу гэж байгаа харах сонирхож байгаа хүн байвал яг бидний замаар ороод ирэхэд бол асуудал байхгүй. Бидэд хамгийн ихний тэр нэг огцсон өгсдөг, модруу өгсдөг хэсгээр нь хаа очиж нэг ашиггүй хандгаа юм уу, бууг юм уу нэг амтны мөр таарад жоохон тодорхой хатуурцсан. Тэрнгээр нь ашиггүй явж иж бидэд өссөн. Хэрвээ ямар нэг мөр байгаагүй бол тэнд хэцүү эсөө. Цаас бол гიშгэл зарим газар хөл байхгүй, зарим газар унаад ингээд тэгээд шууд салтаан тулаад гээ явах чинь аягүй их нэг хүч хөдөлмөр зарцуулна, маш их энерги зарцуулна. За ирээд дээшээгээ өндөр дрон хэсэг ингээд нартай сайхан байсан. Мэдээж энэ бол нөгөө өндөр хэсэг нь уулынх нь өндөр хэсэг баруун талтай байдаг болохоор бас нар бол уучж байгаа юм. Ингээ харах юм бол тэр нөгөө төрийн энтер байхгүй. Яг хөө зүгээр нэг сайхан шипэтэй гуталтай байсан, мөсөн дээр өстө харин сайхан байсан. За ер нь цаг агаар яг бидэд очиход бол тэр өдөр их гоё дулаахан байсан. Одоо ялангуяа ахиух хэмжээний бичлэг хийхэд дроны удирдлага гаргаад нэг бэлэттэй гараар хийж чадахгүй, гар нүцгэн хийж явахад бол асуудалгүй дарахгүй. За ер нь нар ороод нэг жоохон буцах үед бол маш их огцом хөлтөрчил дээр нөгөө нуурын жавар мөсөн дээрх хүүтэй агаар бол маш өндөр хурдтай байл. Сүүлрэг бол өстө дрон гаргаал гараа гаргаал ирчих гэлээсэн дээ. За байгаль бол үнэхээр гоё ийшээ. За мэдээж сайхан амтан мод ургамал гэдэг ч юм уу хангаа бол маш их баялаг. Тархан цастай газар болохоор мэдээж юу ховор амт элбэг байдаг. Сая билээд явахд бол таарсан. Өмнө нь бол явж байхад бол хандгаа бог согоо гэдэг ч юм уу таарсан. Энэ удаад бол зүгээр согоо бол таарсан. За манай сугар найсны дээшээ нилээ яарсан шинжтэй бүр төрүүлээ. Бидэд нэг камера гаргаад бичих орж алидийн дээшээ алхацсан байгаа юм чи. Бидэд ингэ цуваал зураг аваал алхаж байгаа да. За энэ хэсэгт дахиад нэг жижиг нуур нэг тасраад нуур гэж энэ нөгөө уулын цэвэр одоо нэг уснаас цас хайлснаас үүссэн тогтмол ус байгаа ах л та. Тэрнээс үүссэн нурууд л байдаг баг. За энэ хисааны хэсэг бол үнэхээр үзэсгэлэнтэй. Тэр дээгүүрээ зуны бичлэг аяллаа юг харж байгаа дээгүүрээ хүмүүс гард ирсэн хисааны дээрээс авсан зургууд төслийг харж байсан. Сайхан зураг бичлэгээ аваад тухтай явсоо бидэд. Ингэж явсаар бид чинь буцахтаа бараг 9 гэж буцаж майхан дээрээ машин дээр ирсэн шүү. Буцахтаа харин арай гаагүй буц нөгөө гаргасан мөрөөр алхацсан болохоор харьцангуй гаагүй байсан. За. За. Сэтгэл хэр байна? Оо яамц. Тамир. Тэгээ одоо буцаад авах нь. Сасонгор. Харанхуй болно те. Шүүн алах нь. Одоо харанхуй болохоос өмнө. Гэтэ өвлийн мөсөн дээр гарч ирсэн мөрөө олж авна. Тий. Өвлийн юу бас цас бол чанга юм те. Сайхан боллоо.
Тий. Сайхан амарч авсан. 11 хүртэл унтсан шүү дээ. Сайхан нам унтсан. Босоо галт болцсон тий. Хэд жоо галт гэсээр нэг өгсөн. 1 цаг өнгөрөөр гарч ирлээ. Үнэхээр Одоо хэд болж байгаа? 5 болцсон. юм аа тий. 6 болж байна. За. Ер нь бол нааша хагтуулын бэлчээр хэрэглүүргээд цасгүй яасан. Огт цасгүйсэн тий. Тэгэл саяны нуулаар бол тэгээд шууд салтаа. Тэр хонгор нурсныг харж байна уу? Цасны нур. Амтан бууж орж ирсэн байна. Цасны нуран гол байна тий. Энэ 3 сарууны энтлийн модны оролоор Татаж харж байна. Энэ тийм бууз. энэ зүгээр өөрөө нурсан жил магадгүй. Цаанаа бүр биш тэгвэл нурсан жил магадгүй. Хэмэт. Нураагүй. За нэг юмэрхүү. За ингээ саны энэ талаар ингээ эдгээрээ бүр ингээ моднууд нь далд орцсон. Мэрэгчс. Том хэдэн модл үлдсэн. Тэгээ бусд нь бол далд орцсон. За амжаад зураг аваад бичлэгээ хийгээд ингэчихсэн нэг гарын 5% чинь тэгээд одоо сайхан чөлөөт зураг бичлэгээ авсан. Дроны сүүлийн батарей дуусах хүртлээр хайсан. За бид 2 дронтой байсан. Бацаг тас дронтой байсан. Тэгээ манай Бацагтын дрон 2-1 удаа мод мөргүүлсэн. Тэгтээ яагаачгүй. Тэгтээ нөгөө батарей цэнийг дүүрэн хангалттай хийгээд барсан болохоор өстө хангалттай зураг бичлэгээ авсан гэж бодож байгаа юм. Манай Бацаг тас нэлээд гоё зургууд авсан. Ингээд ишээ сайхан хархан дөө энэ олон хүмүүсийн маш их хүчин чармаалттай байж ирдэг. Ялангуяа 100 бол тэгээд нэлээд зориг шаардна да. Шавруулсан нэлээд олон удаа гоолгаан алах. За өнгөрсөн жил манай нэг таньдаг хүмүүс явж байгаа. Энд чинь юу вэ? Талдаа 2 өдөр алхаж иж очиж очсон гэлөө. Тэгж ирдэг газар шүү дээ. За ингээд багаараа зорилгоо биелүүлээд сайхан зураг аваад эндээ сайхан мазраад замын хүнс ойр зүрийн майдээд хуугаад тэгэл буцчих. Сайхан алхан да. Хаачиж нөө сартаа шүрмэсэн. Бараг 13-4-ний сар байсан. Орой модон дотор алхахад бас харин бид чинь бүгд тухны гэрэл энэ төр байхгүй. Хоёрхан гэрэлтэй. Тэр хоёрын гэрэл нь бас ээлжиж асаагаал тэр буцаа харахгүй ч гэсэн замаараа явж байгаа болохоор бас өчөртэй тэгээ алхаад амжилттай өвлөө нэг аяллаа ингээд хэрэглүүрийн цард хэрэглүүр нуураар аялсан аяллаа инхүү сонирхоллаа. Таалагдсан болвол дараагийн имжлэгийг бас үзэж сонирхоорой. Баярлалаа. За бид болчихоо.